Нарагийн яригсан хүн чинь уцаа авахгүй шүү дээ. Та хоёр хүн лөө ярилтай. Шуухаар уцаадгасаа хариу өгөхгүй байна. Тэр харцтай. Харин өнөөдөр хараа энэ жирэмснийхний хяналтын юм чинь гараагүй гэдэг юм. Одоо тэгээд яах юм бэ? Таньдаг эмчгүй бол эдгээр чинь хүний хүн гэж үздэггүй үстэй. Та хоёрын эмчнэрт нь хэдэн төгрөг өгч. Миний охиныг тоохгүй шүү дээ. За. Тэгэн ч одоо хаашаа миний өвгөн жаахан суугаа амарч. Бид хоёр хэдэн хүнд уулзсаар ирээ. Төрхийн өндөрлөгээд харин яаралтай хагалгаанд орохоор болчлоо. Тий. Өш чиний найзтай нэг хэдэн өрх зэлээд гаж. Чи тэгвэл аль хүн амтнаас нэг хэдэн өрх зэлээд яаралтай хордын эмэлхтэр үрээд ирдэх үү? Цаадаг. Харин маргааш ээжинд нь очичод ирт юм лүү? Харин маргааш угаасаа амарх юм чи. Охинтойгоо хамт байж тий. Хөөрхөж миний охин чи. Ээжийнхэн гэж нэж дуугахай ээж намайг хайрлах юм уу? Хайрлахгүй яад юм бэ? Энэ шайхан амтны чинь дандаа хайрлна штэ. Намайг ч гэсэн. Өчигдрөөс хойш таны гарын цаг уумаар санагдаад Хэдий төрхөлээ? бодоогүй штэ ээж. Одоо сар гарны дараа төрөх ш. Оо бас хуцаа байна. Ээж. Яасан минь хөө? Ээж. Заяа. Юу болов? Яаралтай хагалгаа гэдэл аваад орчлоо. Түргэний машинд явж байхдаа аваа гэдэл ухаан санаа нь орж гараад байсан. Чамайг л их дуудлаа. Элдв юм болчихгүй байгаад. Заяа, ярив уу? Одоо яана? Мөнгө төгрөг өгч амжаагүй. Хагалгааныхан дараад эмчэд төгрөг өгье. За чи дахиад хүн амьтан байвал бодож байгаад над руу эргээд яриач. Хагалгаа амжилттай болсон. Их хүүхдийн бие их сайн байна. Тэгэхээр ай хаюул ард хоцорсон.
За баярлалаа эмчээ. Харин хагалгааны үед ээжинжийнхэн цус алдсан болохоор өнөөдөртөө имчилгээ хийлгээд сайн унтаж амрах хэрэгтэй. Маргаашнаас эргэлт оруулж болно. За Баярлалаа эмчээ. Нэмчээ энийг танд бид нар чи ийм авч болдго юм штэ хаа. охины минь алтай амийг аварсан танд бидэд баярснаа илэрхийлж байгаа маа эмчээ. Бид нар чинь тангар горгоос ажиллаа хийж байгаа хүмүүс шүү дээ. За яхав та нарын сэтгэлийг удаад хоол ич явчих. Хагалгаа хийсэн эмч совлогч нар маань нэлээ ядарсан халуун хоолцоо идэж өгдөө тийм ээ. Тэгээд та баярлсан шүү эмчээ. Одоогийн залуус ч өөр болжээ. Нэрээ бидний маань ажил шүү дээ.